За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хөгжлийн хүрээнд 5-6% хүйтэ 3-5 жилийн хугацаатай одоо зээл олгоод явж байна. 2023 оны сүүлийн хагас жилд бид бүхэн хүнс үдээ чухал салбар руу 832 тэрбум төгрөгийн зээл гаргалаа. Манай чухал салбар руу 60 гаруй тэрбум төгрөг, гадаад трейдингийн салбар руу 185.5 тэрбум төгрөг, хүнс үйлдвэрлэлийн салбар руу 560 гаруй тэрбум төгрөгийн одоо хөнгөлтэй зээл олгоод байна. За энэ 2024 онд бид 300 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байгаа. За үүнээс гадна хүнс үдээ чухал салбар руу тухайлбал түүний урамшууллыг 500 байсныг нодлон одоо 2023 онд 1000 төгрөг болж нэмэгдүүлсэн. Мөн өр трейний урамшууллыг 55-аас 100 мянган төгрөгөөр бодож олгож байгаа. Дээр нь одоо хүнсний 11 төрлийн ногооны урамшууллыг тоон тутам 100 мянган төгрөгөөр олгоод явж байна. Дээр нь одоо давтрын хөнгөлөлтөө 50-аас 90% хөнгөлөлтийг үзүүлээд явж байгаа. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч санаачны хүнсний урамшууллыг эхлүүлснээр газар трейдингийн салбарыг, мал аж ахуйн салбарыг, хүнс үйлдвэрлэлийн салбарыг бодлогын хэмжээнд томоохон дэмжиж байна.